Өөр улс орнуудад байдаг Муурны кафе гэдэг зүйл Улаанбаатар хотод байдгийг очиж үзлээ. За тэгээд энд маш хөөрхөн муурнууд, муурын айгүй хөөрхөн сайн арчилдаг юм байлээ. Гоё цэвэрхэн газар. Тэгээ яг ингээ стресстэйд муухай царилаад дотор чин давчтаа байвал очиод суувал гоё кофе уугаад намуухан ай сонсоод тэгэл өвөр дээр чинь янз бүрийн хөөрхөн муурнууд хүрчгнээл ийм гоё орчин болсон байлээ. За тэгээ эзнийх нь ярьж байгаагаар бол энэ хүн бол энэ Муурны кафег нээхийн өмнө 30 гаруй улс орноор явж судалгаа хийсэн гинэ. Тэгээд нийтдээ 6 улсаас 30 муур авчирч одоо анх эхлүүлж исэн байна. Тэгээд баргалж хагас тэрбум төгрөг зарцуулсан штэ гэж ярьж илээ. Тэгээд одоо бол яг энэ газар бол 86 муур байгаа юм билэ. Тэгээ яг очиод харах юм бол нөгөө кинон дээр л хардаг нэг тийм гой үйлдвэрийн аюу хөөрхөн муурнууд. Тэгээд муучаанууд нь болохоор тусдаа хөөрхөн жижигэн юмнууд ингээ байд юм билэ. Тэгээд стресстүүл ийшээ очиж стрессээ тайлбал гой газар байлээ шүү л гэж хэлчихсэн. Тэгээ би дандаа ном уншина гэж юу ах вэ? Бас ийм гой газар очиж үзлээ.